Сайн байна уу? Хуваарлтын хэсэгт тавтай морил. Энд таны деважин руу орох уу, там руу явуулах уу гэдгийг чинь зааж өгөх болно. Та амьдрал дээрээ буян бүлээсээ эхэлсэн тохиолдолд деважин руу орох боломжтой. Бага тохиолдолд там руу хуваарлагдах болно. Харин тэнцэх юм бол та дахин төрөх боломжтой. Танд амжилт хүсье. Таны нэр хэн билээ? Өгөхөд бол хайр залуу нас ясан юмсан. За одоо яах вэ? Мишель. Мишель. Сони юм да. Уучлаарай, энд жоох эндүрэл гарсан бол тоо. Бид таны хувийн хэрэгтэй чинь сайтар танилцах хэрэгтэй юм л да. Мэдсэн юм аа. Ингэж өгөх ёсгүй байсан байгаа зү би. Аль нь дагаад удаач. Уучлаарай. Манай босс одоогор завгүй байх л да. Юу солиороо даан бэ? Та нар ч ажиллаж хийж чаддаг хүмүүс үгүй юу? Ингэж хүн өхөл амьдралаа төрүүлж болтго юм уу? Солиорч байсан биш. Юу л да. Бид таны өхөл амьдралыг бол заадаг хүн биш. Таны харин хаашаа хуваарлагдах вэ гэдгийг чинь зааж өгдөг хүмүүс байгаа юм л да. Яг энэ тохиолдолд бол харин би таныг энэ хаалга руу чигээд оруулж өгч болно шүү. Уучлаарай, би харин жоохон яарад байгаа байхгүй юу? За, над хоёр ихтэйг хурдан шиг танилцаад өмнө асуудлыг нэг тийш нь зохицуулаад өгчихтэй хөө. Би жоохон харин яарад байна л да. Тэгэл юу яах вэ? Оо! Та ч н бүр ядарсан зовсон хүмүүс туслаж явж ирсэн юм байна тийм үү? Тийм. Гэхдээ яна уучлаарай, энийг чинь боёнд тооцохгүй л дээ. Яг тэгэхээр ядарсан зовсон хүмүүс тусалж байгаа нэрийдлээ та чинь өөрийгөө л рекламтай үлсэн биш үү? Өөрийнхөө зургийг дарж постлол олон түмэнд түгээгээл ямар шаардлага үлсэн? Тэр юу хин тамтай юм бэ? Тийм биз дээ. Тулсан зур тулсан штэ. Дараа яахан тийм чухал биш штэ. Ядарсан зовсон хүмүүс бас нэр төргөж байдаг юм шнэ. За цаашаа юу хийснийг чинь нэг харъя л да тэгвэл. Оо. Та ч нэг хүүхэд асар хамгаалах төвийн захирал юм байна те? Харин тийм ээ. Нөгөө бүр багасаа өнчи өрөөсөн дээрээс нь өчрхийлд өвтөж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэл зүрх амар өвддөг байсан байхгүй юу? Тэгэл нэг юм байгуулъя гэж юу бодож ирсэн. Та ч их сайхан ярих юм аа. Ярихаас цаашгүй юм. Юу ч хийж гүйцэтгэгээгүй учраас уучлаарай, энийг чинь ч гэсэн бас буйнд тооцож чадахгүй. Энэ юу нэ? Бид бурхан итгэдэг. Тий. Би ч ер нь бол бурхан маш итгэдэг штэ. Бүр чин сэтгэлээсээ итгэдэг. Бурханд итгэж хайрлаж сүсгэлэхээсээ илүү их сонин зүйлүүд гуйдаг байсан байна да. Яг уу энд таны нэг хідэн залбирлууд байна л да. Танд уншиж өгөө. Бурхан минь. Намайг өнгөтэй болгоод өгөл дөө. Бурхан. Баян гүнтэй уучруулад өгчүүчтэй. Бурхан минь надад өмсөх юм алга. Oh shit. Бурхан минь энэ өмд чинь намайг бүр яг бариад аллаа штэ. Бурхан би яг тавьлаа. За яах вэ? Үгүй. Гэтэ надад чи нүглийнхэн тоонд орохгүй үсттэй, тий? Үгүй яг тийм л дээ. Тий. За ер нь буян чалга, нүглэн чалга тэгэхээр энэ юу вэ? Аль вэ? Ямар том нүгэлтэй амтан бэ чи? Заллан. Юу заллан? За тэр. Таны энэ заллантай холбоотой хохирогчдын бодол энд бас хавсрагдсан байна л да. Жишээлх юм бол Зорго гэдэг залуу писта. Цочтой штэ. Жинхэнэ сайхан суугаад амжлаа гэсэн чинь будгаа айлгсан чинь матар вэ штэ. Йоо. Би ямар матар хочод дайн би юу? Гэсэн байна л да. Харин Гана гэдэг залуу юу гэснийг нь бас хамтдаа сонсъё. Хайрын зарцуулсан цаг зав, мөнгө төгрөг, борон дундал болцдог гэж жинхэнэ лөөрч юм байна да. Золбоо харин юу гэсэн гэж. Юу вэ? Ингэтлээ будна гэдэг чинь заллаа штэ. Будаггүйгээр танигч хүн байна. Ингэж хүн амтаа хуурж байгаагийнхан дэргэд миний эхнэрийг хуурж байгаа бол биш юм байна гэсэн байна л да. Танд гэж хэлэхэд яг хүнийг хуурж өөртөө дурлуулна гэдэг бол манай энд их том нүгэл байдгийг. Гэхдээ надад ч надтай хамт нэг оронд байхдаа чаргалтай л байсан штэ. Гэхдээ ер нь тэгэл хүн жарган гэдэг чинь бас нэг төрлийн буян бидтэй те? Бас тийм шүү.
тэгэхээр өөрийг чинь яаж шийддэг юм бэлээ биз? Дэваач юм. Тэс энэ бол арай хүндэтнээ өртөж. Ер нь хамраа гоё заамт тавах. Наш. Зүгээр санаа зовлгүй. За ер нь ингээ. Яг хөө танд нэг боломж олгоё л доо. Их дэлхийн хүчин буцаа. Баярлалаа, танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Их дэлхийдээ ад жаргалтай сайхан амьдраарай. Танд амжилт хүсье. Маш их баярлалаа танд.